За 100 дугаар. 100 дугаар. За 11 энэ хүн хоёр зэрэгт нэмэх нь 12-ын 2 энэ хүний зэрэгтийг 133 хуваагдаж баталж байна. Натруу дээний хувьд. За энэ зэргийн чанарын ажлаа бүгд ингэж 11-ийн үдчиг нь 11-ийн квадрат чинь 120 байна. Нэмэх нь 12-ийн 2 энэ чинь 144-ийн n үдчиг нь 12-ийн 60 байна тий. За энийг тэг модуль 133 гэж бодлох хэрэгтэй. За тэгвэл эндээс нэг юм байгаа л да. 144 гэдэг бол 133 хуваачих юм бол 11 үлдэх гэсэн үг. 143. Тэгэхээр би 144-ийг 11 гэдгээр энийг сольж болно гэсэн. За тэгэхээр болохгүй. Эндсэндээ энийг хуваагдах чад энэ батлах ёстой тэнцвэрч байгаа энэ яах вэ? 100 гартлыг авах юм бол 11-ийн n-ийг үржих нь 12 121 нэмэх нь за энийг авч байгаа шүү дээ. Нэмэх нь 144-ийн n зэрэгтийг үржих нь 12 тэнцүү. За энийг бол ингэж 121-ийг үржих нь 121-ийг үржих нь 11-ийн n зэрэгт нэмэх нь за энийг жишээ ёсоор яг 144-ийг 11-ээс олчих болно. Тийм үгүй болох ба. 11-ийн n зэрэгтийг үржих нь 12. За одоо эндээс үдгээс 11-ийн n зэрэгт хаалтыг гаргачих. Тэгвэл юу болох вэ? 11-ийн n зэрэгтийг үржих нь 121-ийн 100 121-ийн 12 буюу 11-ийн n зэрэгтийг үржих нь за энэ ингэж хаж жишээ яваад байгаа тийм. Үржих нь 133 буюу тэг модуль 133. Яг энэ үржих 133 гэсэн тоо орсон учраас тэг 133 байхад үлдэлтэй болно гэсэн. За ингээд дурын яаны хувьд дээрх нийт 133 хуваагдах нь батлагдлаа.